Энэ удаагийн дугаарт манай Захиур рестораны авсагтууч мөнх гэрэл учрыг одоо манай Монгол зоог Монголын Уг Сатны зөв Аранга аймгийн цэцэрлэг хотоос одоо та бүхэнд мэдчилж байна. Говь хангай хосолсон өргөн уудам нутагт тархан ургасан өв сургамал бүр ямар нэг аж тустай гэдгийг өвг дээдс маань ажиглалт туршлагаараа мэдэж тэдгээрийг ашиглах нарийн арга ухааныг боловсруулж аж амьдралдаа тусгаж байсан уламжлалтай. Эх нутгийнхаа хөрсөнд ургаж байгаа ургамал бүрийн шимийг хүртэж чаддаг байсан учраас өвчин эмгэг тусах нь бага хэрүүл чирэг аж төрж байжээ. Төмөн зүйлийн ургамлыг бүгдийг хүнсэндээ хэрэглэх боломжгүй байсан боловч малынхаа ашиг шимээр дамжуулан ургамлын аж тусыг хүртдэг байсан гэж хэлж болно. Ургамлыг хамгийн түрүүнд боловсруулдаг гэдэг утгаараа малын 5 цул хамгийн их амин дэмтэй. Харамсалтай нь суурин газрын хүмүүс 5 цулыг хэрэглэнээсээ бараг хасч түүгээр хийсэн хоол унд имэдэл тустай гэсэн өвгдийн сургаалыг умартах болжээ. Тиймээс эдэ ундааныхаа өв соёлыг сэргээн таниулах зорилготой Монгол зоог баримтад нэвтрүүлгээрээ 5 цулаар хийж болох олон төрлийн зоог эдэг цувралаар хүргэж байна. Хоёулаа Европ хувцастай. Тэгэхдээ аль бүрийн хөгжил гэдэг чинь бол цаг үеэд дандаа хөгждөг. Хоолны соёл дандаа хөгжөөл явж байгаа. Тэгээ монголчууд таа үгдтэй. Манай бас нэгэн халахчууд юм байна. Үндэсний хоол ус нэг сайхан хүндэтгэлийн зог одоо таа хүндээ одоо барих гэж байна гэдэг. Ингээд энэ ард бол гоё зураг байна мөкрлээ. Бүгдийн тайлбарлангууд бидний бас минут өрөхгүй. Тэгэхээр одоо Аранга аймгийн их тамир сумын уугуул Монгол улсын ардын жүжигчин Дажцэвгийн эчин хорлоо гэдэг таа хүн тань. Тэгээд бас үер киногоор алдарт олон кинод тоглосон. Тэгээд Аранга аймгийн Үлзий сумын Харьяат Монгол улсын ардын жүжигчин Дэндвийн Шимэт тосроган зураг байна. Монгол улсын Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин төрийн шагналт Хашаат сумын уугуул гант мөрөгш байна. Дэлгэр жаргалагчийн зураг энд байна. Засаг таны Захиур төмөрийн гэргээ дулмаар тодорсон шүү дээ. Хүн бүхэн танилсан олон юм тоглосон. Олон энэ дөр бол одоо хүн бүхний сэтгэл тоногдсон байгаа. Баяр маг наах байна. Ардын жүжигчин ган зураг байна. Манай сансрын сарж Монгол улсын төрийн шагналт ардын жүжигчин намсрааж яваа. Ингээд л тоочвол зөндөө олон хүн байна гэдэг. Хоолндоор ямар хоолыг хөлөө үзэгчтэй хэлцүүлээд явчихвал тий. Хоньны хотоодонд мах хоньны гол мах шүү. За гол мах. Найдаж жоохон зовсын зөөлн зовсыгээд цус амтлсан уу тий. Амтлаа тий. Тэгээд хотоодондоо игээд битүү жигнэ болов. Тэгэж бид нар чинь гүзээгээр хийж үзүүлсэн тий. Тэгэхээр одоо бол ходоод нь бас хийж болох юм тий. Тэгээ үзэгч минь чинь Монгол зоог шүү дээ битүү бол бас хүндэтгэл юм байгаа. Энэ бол технологийн хараад одоо мэрэгжлийн тоглоомч орж байгаа юм чинь технологийн сайхан хийгээд дээрээ одоо ингэ шигэлдээс одоо дээрийнхэн нар бол хям байхгүй юм байна. Та ходоодтой хям гэх юм уу тий. Дотор хям игээд зүсэл тий битүү бол бид нар ч одоо дээр чинь колбаса гэдэг ер нь хямны гарал үүсэл өвөг үсгэн одоо энэ хоол чинь биш үү? Одоо тэгэл бараг тэг тарж ин тий. Хий хаар цайтай тий. Бүх хил зүйлийн дотор бүх тэр агартах ингээд бүхэн шимэн ингээд тэндээ хийгээд. Тэгэхээр хямны өвөг үсэг бол яг манай мөкрлийн их чи хоол байх магадлал өндөр. Хий гэдэг үг орж шít. Хий аам ардан зүйлийн тэмдэг тавьчвал хий бом ингэж хөөдөг амин дэмтэй хям. За онл гарсан шүү. Уулын зэрлэг сонгиныг түүж хоол хүнсэндээ ашиглах эртний уламжлал манай ард түмэнд бий. Зэрлэг сонгон нь ааг амт сайтай жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн бөгөөд энэ баялгийг хайрлан хамгаалахтай холбоотой цээр ёсч цөөнгүй бий. Тухайлбал зэрлэг сонгоныг хамаагүй ухаж малтвал лус савдаг хэлэгнэж хонь мал тааж үхнэ. Хайр гамгүй зулгаасан хүний нүд солир болно. Сонгоны хальс галд хийвэл галын бурхан уурлаж малын нүд өвдөн хэмээн цээрлэнэ. Түүнчлэн ганц хуруудах юм уу гар хөлийн бугалсан шархыг хальсаар нь ороодог байсан нь зэрлэг сонгоныг эмчилгээний журмаар ашиглаж байсны тод жишээ юм. тэгэд гонч улаан сонгон уулын Ер нь уул юм улаан зэрлэг сонгонтой их нөхөрлөж байна чи. Тий. Ер нь манай Арангач тэр чигээрэл ийм
Ёо их ороод шүү. Экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй тий. Улаан гэдгийнхаа учир нь бас юу юм бэ? За одоо зэрлэг сонгийн дотор нь бас тийм ягаан өнгийн ч юм улаан өнгийн туяа байд юм. Үйлсэн югээрээ тий. Аяг урцсан мөрт. Яа нүднээс нөлөөс орч. ой. Хатуу байна, чангуу байна. Одоо бол жинхэнэ төвөдийг хөөе нөхгүй юу? Яг одоо 11 сард дуу. Хөөхд хатаа орж байгаад л болчихгүй. Жон хүүтний сэрэн үлрэлтэй тийм таарсан юм тий. Нэнгэн сайхан ирчих юм тий. Америкийн дагс ингэж ирчихсэн байхгүй. Манай бид нар ингэж ярьж байгаа нэг үчи хороонод наалгуул явчих шүү дээ. Нэргэ зүгээр тоглож юмс хөгжилтэй байл дээ тий. Залуу хүмүүс. За ингэж амтгсан цусан дээр одоо юу гэлээ шүү дээ. Тий. Зэрлэг сонгоно хэл. Амт хамжаа чанар. Гойнд. 3-4 чимхэл хийчих юм тий. Одоо ингээд энэ дээр чинь хоньны гол мах. Ер нь цусан дээр л ер нь бүх хамтлагаанууд ингээд хийгээл явчихсан юм тий. Яг цаг бид нар төрөвчлөхийн тулд одоо бүх бэлтцүүдээ хийцсэн байгаа. Тааханда танилцуулгууд ингээд бэлтсэн. За энэ чи одоо юу вэ нэ? Ойн хэрэгэлдэг. Энэ чи одоо нөгөө зэсүүд нь ороод ирж. Энэ чинь биеинд ихсэн. Мөнгө аяга хэрэгэлж, саяга хэрэгэлж тий. Хотгоод ирэхээр чи наа чи өтгөрөөд ирж штэ. Хотгоод өтгөрөөд ирнэ. Энэ чинь юу болдог вэ? За би ингээд жоохон гаргаад үзэгчтэй харуулах юм. Тий. Тусандаа жоохон юу юм? Чихээ баг хэмжээний уурал. Жоохон өтгөн болох гоо тий. Яг зөөлхөн болно. Тийм байна. Амтан зөөлрөөд ч юм уу. Ер нь манай энэ Монгол зоог энэ баримтганы хамт олон маань бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монгол экологи одоо цэвэр тийм сайхан хөрш оронд нурсан ногоо одоо тариа ер нь манай малын шимтэж болсон цагаан идэг түлхүү хэрэглэсэн тийм өрөөт явж байгаа. Монгол хүн бол Монгол зоогоо барихын цагт бол аливаа нэгэн янз бүрийн хуу бам өвчин зовлонгоос ламжигна хоол гэдэг бол ерөөс юм шүү дээ. Ингээд бид хүнтэй бас байгаа зөв холтой үндэс сеста. Яг мэрэгжлийн тоглолцоор сестаг өгсөн. Сестаг бол хэрэглээ сурцсан байлаа шүү дээ. Тэр тусыг бол тий. Хэрэглэж байгаа шүү дээ. Тийм бай. Тэгээд дээрэс нь бас манай Вайсгуулч компани бидэртэй хамт ажиллаж байгаа. Бид бүхнийг ивент хийх энэ компани амтлагч нар бол ингээ ороод ирсэн байгаа. Үзэгчтэй ингээ харуулъя. Зөндөө амтлагч, төрөл төрлийн амтлагч. За ингээд хоёлаа. Одоо би араач гараад тэр юу аваад. Бэл яваа. Хин ч бас нөгөө мэрэгжлийн тоглоомч өөрсдөө бас олон төмөнтэй үйлчлж байгаа болохоор ахын соёлыг бол дэд зэрэгээр барьдаг. Хоолны нэр юу лээ? Би матамтаа шүү. Хотоодны хям. Хотоодны хям. Захур рестораны ахлах тогооч, мэрэгжлийн тогооч, мөнх хөрлийн брэнд хотоодны хям. Бэрүүд ямар хям явж хэрэгжилж байсан биз тийм ээ? Хэрэглэхгүй. Тэгэхээр монголчууд дэлхийд төгсөн сайхан олон төрлийн хямны өв гүцгийг хийгээд явж байгаа гэдэг л бодоогүй баг. Ер нь монголчууд бас ер нь гарал үүсэх зарим чи их шүү дээ. Нөгөө нэрээ дээр бас нөгөө галхуутай юм хийсэн. Гүзэн хийсэн. За тэр бас л ширэн хоол байлаа шүү тий. Та нар бол ингээ гарцсан юм билээ. Тэгээ ганц нэгээр хийгээд аял та. Энэ бол бас хөнгөн юм ээ сайхан гэдэг. Амтлаад. Өвөр бас та цоргижээ. Стар сайхан. Бодог наамсаа байдаг шиг. Гэхдээ ер нь тэгэл дандаа битүү хоол ер нь өвлцөг болоо та нар ингэж битүү хоол гэдэг. Бид нар бол тийм хоол гэж хэлээгүй л дээ. Чиний сонголт энэ үлээ шүү дээ тий. Өнөөдөр бас нэг хон гаргаад тэгээд энэ хотоод модоод инсталлаад ингээд яаж байгаа. Зорж хийж байгаа. Энэ чи шоорч наад чи өөр энэ сайхан гуулын шор болоо шүү дээ. Өвлөө татгаа явчих. Тийм ээ. Өвлөн байна тий. Ингэж тэгш үлэнгэрч бас хямаагаар бас. Ер нь үлэн чинь хямны ганц бүтээгдэхүүн үлэн биз дээ. Тий. За ингээ үлэн байна. Энэ үлэн чи одоо яг зүгээр үлэнгийн хажууд нь чамч тийм үү яа тий. Наад чинь ороо шүү дээ. Ороох уу. За энэ сэмж байна. Тэгээд энэ илгэрээ яах вэ? Одоо ингэж яагаад? Илэг. Нэг харж байна. За. Оо за. Бас л Монгол хоол өөр ингэсэн тийм урлаг байна шүү. Урлаг тий. Хоолын гэдэг чинь урлаг уу? Манай монголчууд ер нь хоолны баялагтай шүү дээ. Баялагтай. Тийм ээ? Ахуй соёлын чинь тэрийг таа. Үйл шиштэй гоё гангара юм байна шүү дээ тий. Сэмжээр ингэж орчихно. Бас сайхан хоолыг зөв хооллоод ингэ суужаад хүн чинь бас тэр хоолныхаа тэр бүтцийг хараад
бас тийм нэг хоол идэх дуршил бол бий болж байгаа шүү дээ тий. За тэгээ нутаг орныхаа тухай яриа л та. Багнасаа ярив. Эдгээр жоохон багт энэ би Чаранга аймгийн төвд өсөлттэй. 10 нэг сургууль соёлоод байгаа л явчихсан шүү дээ. Тэгэхэд Чарангад ойрхонгоос харуугаад явчихна. Жоохон багтаа болохоор энэ аймгийн төвөр урсж байгаа голыг дээд тархинаас нь боож сэндилээр боож байгаад өөрснөө усан орч штэ. Оо зөв. Урсгалыг хаагаад байна шүү дээ тий. Дахиад нэг танилцуулч яг юу яорлоо. За ингээд цусан дотор жоох хамтлагаа гэж жоохон гурил хийж байгаа тий. Жоох өвтгөрүүлж ийн гэсэн үг тий. Нэгсэндээ зөөллөн. Яг үнэ. За тэгээ цааш нь гол махнуудаа янзлсан. Гол маха сүүл орсон л байгаа шүү дээ сайхан тий. Гэхдээ ер нь тэгээд энийг бол орчин цагт бол машин дэж болох юм. Машинтаар бас амтлагаа байд амт нь жоохон тарга болох уу. Гараараа ингээд сайн хөвччихэр ихгүй тий. За одоо энийг за тоог оруулж ирнэ. Оо за битүүд чанагч. Яг орчин цагт бол ер нь монголчууд манд бас цаг нартаа л уралдаж байгаа шүү дээ тий. Ажил төрөлгөл. Тэгэхээр битүү чанагч чинь нөхөр гарч ирсэн шүү дээ. Энэ нөхөр дотор чи хийгээд хэд минут жигэнж бигнэх вэ? 20 минут. Дооны чи жигнэд бигнэн чанна гэсэн чи бүх ухтун чи энэ дотор орцсон байгаа шүү дээ тий. Энэ дотор гиз хоньны гиз. Нөө хоньны гиз дээр шатсан байсан юм уу тий? Тэгээ шүлэнд нь ингээл. Оо сайхан. Шүлэнд нь ингээл хийчих тий. За ингээ хийлээ. Ингээл битүү шүү тий. Ер нь монголчууд энэ хийж хоол хүндэтгэл гэсэн татгал явж шүү. Их байна тий. Жирийн биш. За ингээ үзэгчтэй хэд орны зарцуулга эргээд уулзцгаая. Манай Монгол зог зур баримтгнуудаа хамт байгаа. Баясгалж. Гений өөрчлөлтгүй сеста бүтээгдэхүүн нь бета-каротин эрдэс бодис аминдим агуулсан тул таныг зүрх судасны эмгээс сэргийлж түүнчлэн хорт хавдраас хамгаалах ач холбогдолтой. Сеста наран цэцгийн тусыг сонгон хэрэглэхийг танд зөвлөж байна. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Сүүлийн үед сеста тосыг эрдэмтэд болоод эмчнэр хамгийн сайн тос гэж тогтоогод байгаа шүү дээ. Ер нь үнэхээр сеста тос бол АЕ витамин агуулсан, холестерингөө, бета-каротин агуулсан хамгийн сайн тос гэдэгт би л хувьтай итгэлтэй байдаг. Оо. Та гоё тос юм аа. Оо, уушлаа. Энэ тос их гоё босгүй юм. Юу яриад байна? Уушлаа. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Гений өөрчлөлтгүй сеста бүтээгдэхүүн нь бета-каротин эрдэс бодис аминдим агуулсан тул таныг зүрх судасны эмгээс сэргийлж түүнчлэн хорт хавдраас хамгаалах ач холбогдолтой. Сеста наран цэцгийн тусыг сонгон хэрэглэхийг танд зөвлөж байна. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Нүүдэлчин амьдралын хэм маягтаа тохируулан эд хэрэглэлээ сэдэн бүтээж, хоол ундаа төхөөрөн хэрглэж байсны нэг жишээ бол тогоо шанагыг малынхаа бүтээгдэхүүнээр орлуулж байсан явдал. Холын аян нүүдэлд овор ихтэй сав суулга авч явах нь тээртэй учраас малынхаа тулмалсан арьс, хотоод, гүзээ зэргийг тогооны оронд ашиглаж байжээ. Ийхүү нүүдлийн амьдралд зориулан сэдсэн арга нь зөвхөн хэрэглээний төдийгүй эрүүл мэндийн ач холбогдолтойг арга туршлагаараа мэдж хэрэгжилж ирсэн түүхтэй. Битүү болгосон хоолны ааг амт шимт хижээл гадагш алдагдахгүй хоолндоо бүрэн шингэсэн байдаг учраас задгай савнд болгосон хоолноос хэд дахин илүү шимтэй хэмээн үздэг байна. Тиймээс ядаргаа тайлах, ханаад том ангаах, хийх өөх зорилгоор битүү хоолыг хэрэгэлдэг уламжлалтай. Өдгөө гүзээ ходоодонд болгосон зоогийг аяны зориултаар гэхээсээ илүү хаврын цагт ядаргаа тайлах, өвчин эмгэгийг ангаах зорилгоор түлхүү ашиглах болсон байна. За хоолоо гаргая. Үнэр бол янз юм байна. Дээрээс нь бас манай Монголын газар шуурманд маань урууч өргөс тэмэх даршилсан өргөс тэмэх давжаа. Помидор юм байна тий. Өргөн хэрэглээд одоо ер нь ногоо сайн хийж байгаа хэрэгтэй тий. Амин дэмтэй тий. Эгүй
Ер нь сайхан гэдэг үг байдаг л та. Тэр сайхан цаашаа сайхан үг байдаг юм тий. Өнөр бол янз юм уу? Янз. За яаж гарах вэ? Шууд энэ дээр. За баг зэрэг болно тий. Шүүс байна. Тэгтээ гоё. Би ингээд осч яах вэ? Яах вэ? Нэг болох болоод байгаа юм. Жаахан шүүсэн. Амтанда. Тэг болно. Дээрээс нэг сайхан гид саруулаад чанчиж. Гид саруулаад чанцсан. За энэ ингээ би ингэж барь. Ингээд камерт оруулъя. гидснүүд нэхлээд гарч байгаа. Гидснүүд нэхлээ гарч. За. Яа, ууш байна. Юу вэ? Илэг. Илэг байна. За. Ерөөсөө Монгол бол цаана гэсэн өөр ингэсэн агуулмжтай, өөр ингэсэн өнгө төрхтэй, өөр ингэсэн үнэртэй, өөр ингэсэн амттай тий. Үнэхээр сайхан. Өглөө хоног гаргаад. Монгол зоог энэ баримт киноныхын нэрээ гаргачихв. Сая Монгол зоог баримт киноноор бид нар зориулж гаргасан. Зориулж гаргасан. Их баярлалаа. Тавьчихлаа. За тий. Зүгээр би барай зогсчих. Тийм айхан байхгүй. Бачаа халаахтай. Жохон халаахтай. Өнөр янз юм байна тий. За тэгвэл энд ингэ төр тавьчих. За ингээд эхлээд гиз дотор гаргачих юм. Энэ бас гизний шүлэн чанж байгаа шүү дээ тий. За одоо л нэг уушиг зүрх гараад ирж байна. Тэгэхээр Монгол зоог Монгол өв соёл угсаатны зөв дээрээс нь одоо тухайн орнуудын амьдарч байгаа ард түмний маань амьдрал ахуй соёл ингээ ороод ирэхээр зорилтод баримт кинога тий. За энэ дээр өөр нэмэх юм байна. За ерөөд ингээ гаргачлаа. За шүлнээс амснаа. Шүлнээ яг нь. Энд байна. За эхлээд юу ч хоёрыг өгч. Энэ оронд энэ. Ер нь тэгээд Монгол хөрш шороонд ургана гэдэг чинь энэ чинь цэвэр байгалийн бүтээгдэхүүн. Тэр амин дэм эрдэс баялгаараа хүнд очиж байгаа гэсэн үг шүү дээ, тий. За сайхан форборгаар буцлаа байна. Тий, ер нь ямар ч нөхцөл хийж болно шүү дээ, тий надад чинь. Хээр гадаа явж байхдаа найз нөхдөд хийж болно. Аваас баяр ёслолын үеэр хийж болно. Ер нь энгийн өдрийн хэрэглээнд бол ерөөсөө ингээд гиз дотроор хийж болно, тий. Энэ хоол чинь эртний ерөөс уламжлаад ирдэг. Тэр хөгжлөөд байгаад хөгжин, тий. Гэхдээ гол тэр үндэс суурийг бол хаяагүй явж шүү дээ чи юу. Тий? Яг гоо энд ингээд судалж байгаа энэ хоол одоо манай Монголын төв халахын хоол ямар хөө тий хоол байсан. Асуудал хийгээд өвгөд хөгшөд дэс асууж байна. Ер нь манай Монгол зоогийн баримт кинотой адилхан үйл ажиллагаа хийж байгаа юм шүү дээ. Тий. Каталог гаргаж байгаа тий. Цуглуулад. За мантаа. Монгол зоо мантаа. Энэ амт чанар нь эндээ байна тий. Бүх амин дэм эндээ шингэчих тий. Залуу шүү. 40-тэй гэдэг чинь ойлоо залуу шүү. Эд залуу. Оройгонд чи дисконт авах уугүй. Битээ үчээрээ доолсон шүү. Яг тэр Монгол амт живт, Монгол арал үсэл, Монгол хоол ёс чий явж байгаа шүү дээ тий. Мөнх хөрөлтөө баярлаа. Шүлийн намслаа үнэхээр сайхан байна. Аль таагунд гарах том уу? Энд дээр гараад. Шууд тэгнэ. За би тосъё. Энэ орончоос шүлвэл насгарчих баг. За ингээд туслах тоогооч орч ажиллаа шүү дээ. Эд янз. Энд чинь л гоё. За ингээд харуул. За зүсгээр наа чи шүл мөлн пүх гэл үсрэх байх та яадаг бол гайгүй юу. За тэгээ мэрэгжлийн тоогооч энэ хутга зэвсэгтэй бол харьцаа сурцсан тэр зүгшин хярган хатхана гэдэг чинь мондөг юм билээ шүү дээ. Хүүх наа чи ямар гоё юм бэ. Өнөр шүүрснэс байна. Ер нь найз нөхдөд хүрээнд гэр бүлийн хүрээнд ер нь арангаад ирж байгаа бас урлаг соёлын томчууд ер нь зуршид гişт бол энэ дээрээ тоол идэхэд ер нь ийм хүндэглээ болоод их юм үз. Тэгэл байх. Тэгээд гол тоогооч нь энд явж шүү дээ. За эндээс. За тэгээд за сэрийг аваа. Яг гоо тэгээд нэг одоо чи ингэж шүү дээ. Яг нэг тоогоочгийн мэрэгжлийн дагуулч юм гоё чимэг тавих гэдэг хэрэггүй зүгээр ингэж чи. Тий. Монголоор тий. За ингэж. За сайхан хүртээ. За хүртээ. За би дээрээс нь жагаад давжаал ойл байна л та зүсгүүгээр ингэ хийчихэ. Бас нөгөө халууныг амтлахта араас нь бас жоох юм хүүтэндээ өгч амд ихэд гоё шүү. А би эндээс авсан. Энэ ч янз юм гоё. Гоё хүртэндээ явда. Тэр айлч. Мантхоц заахтан кино явж шүү дээ. Энэ ч л Монгол байхгүй юу да. Энэ ч л Монгол тий. Амттай өнөхөр дээрэс нь уртанд ер нь чи зочтой хоол иж өгчөөд хажууд нь аялж. Тэр орд бид нар идэв. Аа. Зовлоо үзэгтэй. Стоп. Мөнгөлдөө өнөхөр юм сайхан хоол ийлээ.
Хоолныхоо нэрийг хэлдэг одоо. Хоолныхоо нэрийг хэлээ тэгээ. Одоо мөнгө гэрлийн брэнд боллоо шүү дээ Арангаамын. Энэ болохоор манайхан чинь цусыг нэгээд өөр юу хийдэг байхгүй? Янз бүрийн төрлийн юм тийм. Тийм. Цусны оронд мах хийгээд амтаад шаваа шараад. Гоо яач болно те? Өөрөө одоо тааллаараа. Тийм. Одоо ингээд хямаа шавааны Захур рестораны автор тогооч мөнхөрл нэгдүгээр зэргийн тогоож байгаа ингээд мөнхөрлөө баярлаа. За ингээд үзэж таахандаа баярлаа. Ингээд амтхан даруулъя. Дараагийн нэвтрүүлгээр хэдүүл эргээд уулзъя. Мөн биднийг дэмжиж хамтран ажиллаж байгаа Баяр сургууль компани дараагийн дугаар эрэг уулзъя. за баярлаа. За тэгээд дээрээс нь мөнхөрлөө. Нэг том асуудал гарсан. Яач вэ? Энийг хэлгээд айгүй хэцүү байна л да надад. Манай нэг энэ киноны групп байж тээ. Энд дод нэг артал хариуцдаг байхгүй. За. Мөнгөн зол тэр охины маань өнөөдөр төрс өдөр болж. Тэгээ эмэгтэй хүн чинь гоё шүү дээ ингээд. Өөрт нь хэлээгүй байхгүй. Тэгээ мөнгө гэрлээгээ бас бичээрээ мөнгө гэрлээгээ дайлаа. Тэгээ мөнгө зулаа дайлаа. Юу бүр чи болцсон юм чи. Тэг мөнгөөгөө дайлаа. Мөнгөн зулаа дайлаа. Мөнгөн зулаа хандаа нааш үлдэх. За бүгдээ төрс өдрийн баярын мэнд хүргэе. Мөнгө зул нааш. Манай үндэсний үйлдвэрлэгч арц. Зүв арц. Маагш. Халуун ол илээ шүү дээ. Янзын гоё те. Одоо ингээд 5 аймаг гэдэг чинь дараа нь баруун зүрхээр явна те. Төрс өдрийн баяр. Дахиад баяр үргээ бүгдээ. Юу гэдэг вэ? Яа дуулаад байдаг лээ? Сэн өдрийн хүргэе. Монгол хоолны дунд хүндэтгэлийн гэсэн тодтголтой зоо гэдэг цөөнгүй бий. Энэхүү тодтгол нь хүндтэй зочиндоо өргөн барьдаг гэсэн утгыг илэрхийлэхийн зэрэгцээ шимтгэжээлийн хувьд жирийн хоолноос илүү гэсэн утгатай хэмээн судлаачид тэмдэглэжээ. Хүндэтгэлийн зоогийг өдөр тутам бэлтгээд байх боломжгүй. Нарын арга ажиллагаатай, орц нь элбэг ус байдаг учраас онцгой тохиолдолд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл өдөр болгон хонь төхөөрөөд ходоод үзээг нь ашиглаад байх боломжгүй учраас эдгээрт болгосон хоол унд нь хүндтэй зочиндоо барих юм уу? Эмчилгээний зорилгоор бэлтгэн хэрэгэлдэг онцгой зоог юм. Англи хэлний цагаан толгойг амархан сурах арга бол бий.
Аав ээжүүдэд туслах англи хэлний багш бол би. Хүүхэд багчуудын хайртай хөгжилтөө ном бол би. Хамгийн гоё зураг жишээтэй ярьдаг ном бол би. Airplane. Right. Цагаан. Англи хэлний цагаан толгой намайг 45 41 утсаар өнгөө хүргэнэ. Яг одоо захиалаарай. Дээшээ тохируулаад сурчаад яадаг байна. Байн бай хүн дуудаад амарх шүү дээ. Гүлдийчээд телевиз үзэж. Ина! Чи аврагуудын лиг, Английн Премьер лиг юм багч шүү дээ. Гүлдийчээд. Ина! Спорт багц чинь 12,000 төгрөг гэлөө. Тэгвэл би явж ноолорныхаа мөгийг авчихад Ина. Дээшээ тавиулчихад спорт багц үзнэ. Ой, маргааш тавиулаач. Яагаад маргааш гэж? Гүлдийчээд. Юу ч ойлгохгүй юм. Оймор тоног ярилдэг хиймор Эдиш ТV компани. Good Price Market 13 дугаар хорооллын салбартаа 5 сарын 21 хүртэл Америк бараанда 80 хүртэлх үеийн биг сейл зарлаа. Good Price Market. Би уран бүтээлч жүжигчин хүн учраас тайзсан дээрч амьдрал дээрч сайхан харагдах зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч ажлын онцлогоос шалтгаалan нүүрэндээ хит их бодог хэрэглэх, нүүрний олон янзын хувирал гаргахаас болж арьс минь ядарч өнгө алдан үрчлээдэх гээд байдаг. Синдерелла мэрэгчлийн арьс гой заслын эмнэлэг. Содорч өнжсөн арьсыг өргөх, залуужуулах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, бүрэн зогсоох болон таны арьсанд тулгарсан бүх асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх болно. Төгс чадвар, төгс гоо үзэсгэлэнг бүтээн. Та залуу нас гоо сайхнаа эргүүлэн олж аваарай. Синдерелла. Тэгч юу та? Та бүхэндээ шуурхай мэдээ дуулгая. Мөрөөдлийн багийнхны фото дэлхийг авахаар сансарлуу хөдөглөө. Яг энэ баатар. Тэнд очиж тэгээд ямар хэлээр ярих вэ? Миний хацсан мөрөг харгаргийг найдтаа сурна. Тэнд очиж хөвчөө галсан штэ. Монгол ухаанаар бол мөрөөд гэдэг чинь мөрөө үлдгээд урд гэсэн үг шүү дээ. 4-р сарын 11-ээс соёлын төөрөний тайзнаа өдөр бүр 19 цагаас. Манайха шинэ гişүү. Мөрөөдлийн баг дэлхийг авран цоошин хошин шоу тоглолт. Бяцхан модель 2015. Бүртгэл эхлээ 96 66 60 тогтоолгоо. Бяцхан модель 2015. Продакшнаас бүхнийдийг инээлжүүлэх хаяныг зарлаж байна. Яна! Имэ! Би таны дайраг үстэ та зүгээр үү? Чамайг зам тавьж өгсөн баярсандаа ухаалчлаа. Танд их баярлалаа. Та өдрийг сайхан өнгөрөөлөөрэй. Яа! Яа! Утамины хөрөнгөч. Үгүй ах жоо хот дотог үтээ. Цагтаа үсээ хааштай байгаа тараад баярлсандаа ухаалчлаа. Өө танаас нэгээрээ ихэрсэн юу илгээ болоод байгаа бэ аа? Уучлаарай зарчигчтай. Зам дээр ямар нэгэн асуудал гарсан юм шиг байна. Үгүй яачна. Юу болоод байгаа бэ? Яасан бэ? Жижиг хүмүүстэй ямар гоё харьцваа. Инээмсэглэл манд тугай. Шигдэг номерын төвөр тоглолтон соёлын төвөргөний тайснаа 5 дугаар сарын 15-аас эхлэн өдөр бүр 19 цагаас Эмоц 2 нас хүрээ. Good Price Market 13 дугаар хорооллын салбартаа 5 сарын 21 хүртэл Америк бараанда 80 хүртэлх үеийн биг сейл зарлаа. Good Price Market.